Арс намын бүлэг өчигдөр хуралдаж, хурал үдээс хойш завсарлан бөгөөд хилцэн асуудлын талаар мэдээлэл өгөлгүй, үргэлжлэн хуралдана гэж мэдэгдлээ. Тус намын бүлгийн хурал өнгөрсөн 7 хоногт 2 удаа хуралдсан ч ерөнхий сайдын огцруулах асуудлаар нэгдсэн байр суурь шийдвэрт хүрч чадаагүй талаар бид мэдээлсэн. Тэгвэл нөхцөл байдал өөрчлөгдөж тодорхой нэгдсэн шийдэлт хүрээгүй хэвээр байгаа бөгөөд өчигдөр ч энэхүү байдал үргэлжилсэн байна. Цаг дээрэн канцрын зохион байгуулалтаа гэмт хэрэгтээ тэмцэх газрын байгаль орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хилцээ албаагчид өнгөрсөн 10 дугаар сард нэн ховорцсон бүхэнгийн 162 эвэр авч явсныг илрүүлсэн байна. Тус хэрэгт Монгол Улсын 3 иргэн холбогдсон шалгагдаж байгаа мэнэ. Автоёрын үндэсний төв замын хөдөлгөөний удирдлагын төв болон нийслэлийн замын цагдаагийн газраас хамтран ажиллагаар болсон байна. Ингэснээр тус тусад нь байдаг мэдээллүүдийг нэгтгэж, торгуул давхардах, төлөлт удаашрах зэрэг асуудлуудыг шийднэ гэж үзэж байгаа юм байна. Мөн автомашины торгуулаа төлөөгөө тохиолдолд автоёрын онцлогоонд оруулахгүй байхаар шийджээ. Монгол анхны ерөнхийлөгч Зол Жаргал болон 2 дэд ерөнхийлөгч долларын ханшийг 1350 байсныг 1870 төгрөг хүргэсэн шалтгааныг улсын хурал дээр тайлагнаагүй байгааг улсын хурлах бие даагчдын зөвлөлөөс эдийн засгийг илгээр нь хэвтүүлэхэд буруутай Монгол анхны ерөнхийлөгч нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Арслан намын гишүүд дэмжигчтэй холбооноос мэдээлэл засгийн газрын огцруулахыг шаардсан гишүүдийг 2016 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг ерөнхий сайд Алтан уягаас шаардж байгаагаа мэдгдлээ. Хөдөө аж ахуйн биржээр амьд мал арилжаанд оруулах асуудлыг удаан ярьсан бол энэ ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тодорхойлбол энэ сарын 6-нд Баян Онгор аймагт малын анхны арилжааг эхлүүлэхээр болсон байна. Анхны энэхүү арилжааны техникийн бэлтгэл ажил дууссан бөгөөд хөдөө аж ахуйн биржийн албаныхан өчигдөр Тус аймгийг зоржээ.